авилгалтай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, улсын их хурлын ёс зүйн байнгын хороонд бол гомдол гаргаад өгч байна нотлох баримтын хамт. Тухайн иргэн тухайн хүн улсын их хурлын гишүүн болохоор тухайн тойргоос гарсан улсын иргэдийн төлөөлөгчдөд 500 сая төгрөг амлаж 200 саяын бэлнээр өгөж тухайн дүүргээ бол хууль бусаар төр эрхийг бол хууль бусаар мөнгөөр худалдаж авсан гэдэг нь бол тогтоогдоод тэр нь бол нотлох баримтаар эдийн дээр дуу үржлийнхээ хамт бол байгаа. Нотлох баримт гэдэг нь санхүүгийн баримт гэж байна. Үгүй өөртөөх нь ярьж байгаа оргилын одоо Ж Ганбаатарыг бол өөрөө би 200 сая төгрөгийг бол Магна баярт өгсөн. 500 сая төгрөгөөр тохиролцоод би 200 сая төгрөгийг бол Магна баярт өгөөд Баянгол дүүргийн төр эрхийг бол хууль бусаар авсан. Өөрөө бол намдаа 2 тэрбумыг төлөөд улсын их хурлын гишүүн болсон гэдгээ бол өөрөө ингээд хууль бусаар улсын их хурлын гишүүн болсон гэдгээ хүртэл өөрөө ингээд ярьчихж байгаа. Тий ярьж байгаа тий. Энэ асуудлыг өмнө одоо ягаад авилгалтай тэмцэхээс өгөөгүй одоо ингээд өгж байгаа шалтгаан бас асуумаар санагдав. Урд нь бол тагнуулын байгууллагт бол энэ Баянгол дүүргийн иргэдийн Баянгол дүүргийн дэд дарга Сэмжид маань Ганбаатар Манбаатарыг бол тагнуулын байгууллагт бол өгсөн. Тухайн эргийг хохирчгүйгээд хаагаад байгаа. Тийм учраас би дахин энэ баримтыг бол нэг нэгээр нь нягтлж шалгана уу гэдгээр ахиж бол өгч байгаа байхгүй. Бусдаар бол энэ чинь тагнуулын байгууллага дээр байгаад байгаа. Энэ хэргийг чи хохирчгүйгээ хаагаад байгаа. Тийм учраас энэ хохирч нь бол Монголын ард түмэн. Тийм учраас дахин энийг бол нягтлж шалгаж энэ хүн дээр бол хуулийн хариуцлага тооцож өгнө. Магадгүй манай хуулийн байгууллагынхаа олон бөөн баримт ороод ирчихээр тэр баримтуудаа ялгаж салгаж чадахгүй хэргийн шүүж чадахгүй байгаа бол би энэ чинь бүр хуулийнхаа нэр томьёонуудыг тавиад ингээ нотлох баримтыг нэг нэгээр нь өгөж өөртөө нэг шалгуулж. Өмнөдөө бас нөө хохирчгүйгээд хаагдах нөхцөл байдал үүсч болцшгүй юм байна тий. Гэхдээ одоо хохирогч нь бол Монголын ард түмэн. Энд чинь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээ Ганбаатар хүлээж байгаа учраас энэ чинь төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг чинь бол маш өндөр ялтай хэрэг.